Монголчуудын Эмдэл радио 88-ны уралдаан дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчүүд радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 6 дугаар сарын 10-ны мегмар гаргийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Чи уу гэхтэй. Чадахгүй шүү. За, студид хөлөөч Жанца, Чимба, Анжга, Гэрлээ, за найруулагчаар яс их чэнүүд яа. За, найруулагчаар Мөцгийн Төвшин Баярнаар ажиллаж байгаа. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурд болох барилгачийн худалдааны төв, за мөн Conwell брэндтэй хамт өдөр бүр эрүүлжийг сураатгаар Conwell брэнд хурай сүв болон хоормгоор хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За, өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв жолооны бурхан тэнгэр өршөө. Яасан гүн сүсгтэй. Айгүй гүн сүсгтэй. Йой. Байдаг бол сонсгоор тэллээ сая бол. За, эхний асуулт жолоонд сууж байсан үеч бас угаасаа мартагддаггүй шүү дээ, тий? Яг суусан уу? Чанцаа. Суугаагүй шүү дээ. Угаасаа жолоонд суугаагүй. Яг зүгээр баг хахад аавын жолооны номон дээр бол тоглож байсан. Тийм л туршлагаа өөрөө сууж байгаа юм байна. Аавынхаа өмнөөс карт мартын бүглөөд. Арайж тэргүүлтэй хаяа харчнаа. Гэтэ нөгөө юм текст аппликейшнаар байдаг шүү дээ. Тэрийг зүгээр рандомор бүгсэн чи би айгу гайгүй өндөр он авч байгаа. Өө тийм үү те. Би жолооны ард ер нь тийм суучмаар санагдсан аа. Чадсан санагдсан шүү. Гэтэ манай аав ч нөгөө нэг том тэрэгний жолооч суучаас Камазумаас ард сууж үзсэн. Тэг чи бүр жолоодож үтсэн юм уу? Гэхдээ тэгэл одоо аавын өвөр дээр тэрийг ч жолоод бол эзэл багтаа. За. Өвөр дээр сууж л тэгдэгсэн баг. За. Окей, Чимба. За би суусан. Яг суусан нөхөр нөгөө эрцмэрц бүрэн байсан Яг ер нь бол бараг таслаагүй тэгэхээр чи яг нэг сэв сингл байсан. Манай жолоонд азтай. Айгуу дажгүй эмхтэй байсан. Тэгээд ер нь энэ айгүй байлаар чамаа зүгээр жолоондоо сууснаа яар гэснээс тийм хүүхэн шуухан яриад гисэн юм уу? Ой зүгээр яар. Зүгээр суусан. Тэгээ манай нөгөө жолооны багш нар өөрсдөө айгуу залуу багш нараас аахгүй. Залуучууд анд үе. Тэд нар чинь ингээд хотын жолоо молоонд явахаар ингээд амар барайл буцахтаа хоорондоо уралдаал жолоороо амар мундаг. Тэнгүүд би болохоор яг дөрмөндөө сайн бай гэж бодоод тэгээд тухайд дөрмөндөө бол айгуу сайн сууж исэн юм байна шүү. За, Хөөрхөн байсан. Тий. Би ингэсэн заяа. Ном ингээд нэг бүтэн гүйцэтгэг штэ тий. Нэг тэгтэл нь бол яг дөрмөндөө суусан. Нэг удаа л номог дуустал суусан гэсэн. Тэгэл үлдсэнийг нь бол гэртээ юу гэдэг л ичнээгээр сурсан. Дором дээр 3 удаа очиж үзсэн байдаг. Дором дээр 3 удаа очиж дромонд явсан. Хотын жолоонд 1 удаа гарсан байдаг. Тэгэл шалгалт өгөөл. Тэгээ шалгалт өгөхөд манайх ч н одоо бараг 40 хүн зэрэг шалгалт өгч байгаа шүү дээ. Харин тэгээ хэдэн он? Чимба хэдэн оных юм? Би 2007. Аанч хэдэн оны юм яриад байгаа. Тийм үү? Хөөе би танаас хамгийн ахмадны юм байна шүү дээ. Тийм баг тийм. Би анжгаа чи бүр 80 хэд медаль гэж бодсон. 80 хэд би чи эрдэм номдоо шавдчихсан байх шүү. Би одоо яштэй те хичээлээ таслах ямар ч үнслэл авахгүй заяа. Яг тэгвэл би тэр үед одоо ингээд нөгөө нэг натурын замын тэнд байр түрээсэлдэг гэсэн. Манай жолооны багш яг манай байр заяа. Тэгээ өвдөө 7 цаг дуг халуулах шоо жолоондоо гэж заяа. Тэгээд манай яг сургууль болохоор багшин дэдийн тэгээ багшин дэдээс амгалан руу дромондоо явдаг байсан. Тэгээ тэр үед чинь би 2002 оных байхгүй юу? 2002 он. Тэнгүүтээ тар гэж 5 болон дуурдаг юм акцент дээр явна заяа. Тэгээд жолооны курс амар ховор нэг машин дээр 12 хүн байдаг заяа. Тэгээд дөрвөөр ээлжилж дром дээр гарна. Тэгэнгүүтээ дөрмөнд бол би чинь заяа шууд нэгээрээ гарангууд нөгөө багш нар мэдж байгаа штэ тий. Тэгэнгүүт угаасаа ингээд нөгөө нэг чи шалгалтын дээр тэдүүн авч гараа гэд тэгээ ингээд үүрэг даалгавар өгчдөө штэ. Тэгээд дөрмөн дээр ингээд 3 удаа нойлын ногоон тэгүүдийг тойроод суулгаад. Яг тэгээ аваад гарна. Тэнгүүтээ жолоон дээрээ би өөрөө 2 удаа унаад 3 дахь дээр нь хүчээр тэнцээ. Юун дээр ундаг гэж авир ядаргаатай нөгөө нэг ийм
ингээ хурдтай явж байгаа бид нар шиг ингээ дандаа автомат биш механикор автомашин дээр сурж байгаа штэ тий. Тэнгүүтээ ингээ тоормслоод нэг зогсдог штэ 100 явах гэдэг лөө. Тэрний зураас хараал идсэн зураас нь ингээ даваа зогсчихноо. Айгу хэцүү. Би ч 40-лээ орсон. 40-лээ ороход би 3 дангаар нэгээр гарсан шүү. Дүрм жолоо хотын жолоо гэдэг. Тэгэл хамгийн оройн 40-лээ орсон. Оройн 6 л баяраа тэмдэглэсэн. Бидний хотын жолоо биш үү? Ерөөсөө угаасаа багшийн дэдээс амгалан явах хооронд хотын жолоо ахгүй тэр чинь. Дором руугаа явж байхад хотын жолоогоо явж. Тэнгүүд багш тэр хооронд чи хөөхөө ингээ явж байгаад сая ямар тэмдэглэлөө өнгөрсөн гингүүд манай найз дээр хамт сурж ирсэн гэсэн чи нөгөө явгооны гарцсан дээр ингээ хүүхдийн зураг байдаг шүү дээ тий. Анхаар хүүхэд гүйж ин гэж. Аав нь хүүхдээ хөөж явна гэдэг зэрэг. Би л солонгос нөгөө англиар солиулж байсан байхгүй. Би миний карьер чинь дандаа солонгос л байгаа л да. Тэгэхэд Монгол бол үнэхээр жаргаж байсан юм гэж бодсон байхгүй. Тэнд жолоон дээр би л хэд удаа унлаа 4-5 удаа унсан. Нөгөө юугаа Starix байх гээд тэнгуү англиар солиулангууд бас яг одоо чинь бид нэг ингээ араагаа мултаал ингээд юугаа хурдан асч болдог шүү дээ. Тэгээд солонгос заавал 5 4 3 2 1 гэж буцаач хийн. Тэгээд надтай цуг явж байсан нэг ах таксинд 10 жил 7 жил одоо такси барьсан. Тэгээд тэр бас ингээ 2 3 5 унж байгаа байхгүй. Мик ингээд эргүүл ингээд хараар нь за ингээд дахиад сул байгаа даа. Тий. За одоо дахиад нэг эргүүлчих. Ингээд минийх шиг болго. За тэгээд хараараа ингээд дээшлүүл. За одоо яар. За одоо орж ирж байна. Тийм хайр гараг дээр ой сонсогддог. Жоо дээш өргөхгүй та. За. Наатгараа чангалаа. Иш ах маань одоо найруулагч байна дээ. Одоо яасан хэцүү юм бэ? Юу ярьчлаа гэх. Яа дорон дээр чи 3 унаад явж байгаа шүү дээ. Одоогийн байдлаар 3 унчаад явж байгаа. Солонгосыг бол амар зовоод юм байли. Яста нөгөө хажуугаар нь одоо жишээ нь хүүхэд зөөдөг шараа тэрэг байна шүү дээ. Тэрний хажуугаар гарчих юм бол өмнө нь одоо ийм өргөн зам байна шүү дээ. Манай дээр байхгүй. Бүр цагаан талд нь ногоон гэрэлч юм эсвэл хүн ингээд явж явах юм бол унаа ер нь зөв унгаах нь бол айгүй амархан. Тэгээ шалгалт охинчсан 3 хоногийн зайтай өгж болдог. Ер нь дараа нь бол айгүй болчтой юм байлээ. Би одоо бол бүсээ бол яаж ч бас яг хийгээл яг нэг бүх юм ингээд нэг өөртөө рефлекс болгодог штэ. Тэрийг бол солонгос очиж суусан. За. Надад бол тэр нөгөө нэг би ч удаа тийг туршлага байхгүй шүү дээ. Яг нөгөө юм шинж олооч хүний хажуудлаа суужсэн тиймэрхүү юмнууд бол байна л За, да. хүүхдүүхээ хамтран ойлгож ярьсны дараа яриарай. За, манай чанцаач их олон хүүхдүүхтэй хүн дээ. За, Улаанбаатар одоо 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж. За, манай Анж Шанцаа хоёр бол баруун бүст амьдардаг байгаа. Манай баруун бүх юм хямдхан. Нөө машины дугаарын хязгаарлалт гэж байхгүй. Манай баруун гоё шүү. Тасархаа штэ. Гоё л газар л да бас. Тий. За тэгээ эдгээр чинь нөгөө юу юм бэлээ? Одоо засгийн газрын барилгын материалыг ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлээд үн тогтворжуулах зорилгыг нь хэрэгжүүлж байгаа гинэ. Тэгээ нийслэлийн төвлөрөлтийг бууруулах, төгжрлийг арилгах бодлогыг одоо юу гэдэг бодлогын хүрээнд байгуулагдсан юм байлаа штэ. Тэгээ бүх юмуд нэг дор гэдгээр нь айгаа юу юм бэлээ? Одоо жишээлбэл би тойрч ингээд баруун бүст амьдардаг учраас яг шударгалаад би хотын төв мөрөө ороод ингээд буцаж очино гэдэг маань өөрөө надад амар хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр ингээд баруун бустаа тэр дотроо л ингээд бүх юмудаа нэг дороос нь авчна гэдэг нь айгаа гоё санагдчих надаа. Одоо барилгын худлааны төв болохоор 200-аад байгууллагын 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа гэж байна. Тэгээд гаднаа болохоор 500-аад автомашины зогсоолтой гэхээр одоо машинтайгаа очлоо гэдээ ямар нэгэн асуудалгүй тийм. Тийм. Тэгэхээр гоё юм шүү дээ. Бүр нөө том дэрэгнүүдийн зогсоод хүртэл байгаа. Тэр чинь бас айгүй хэцүү болж байна шүү дээ. Дахиад нэг дуурайдах та. Одоо яаж вэ? За би одоо би энийг бүр чинийхээ ингээ бүр дээшээ чангаллаа. Чиний дуу чинь бүр айгүй хэцүү сонсогдоод байгаа. За барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл төрийн бус байгууллага барилга эмээн болон барилгачийн худалдааны төв хамтраад барилгачийн урамшуулт хөтөлбөрийг зарлаж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд барилгын материал ханган нийлүүлэгчид бизнес эрхлэгчдийг чадваржуулах сургалтанд хамруулна. Дээр нь барилгачийн худалдааны төв түрээсийн төлбөрөөс чөлөөлөөд бизнес эрхлэгчдэд борлуулалт маркетингийн бодит дэмжлэг үзүүлнэ гинэ. Эннийх нь бүртгэл 6 сарын 10 хүртэл гэхлээр өнөөдөр дуусах юм байна. Тэгэхээр та бүхэн амжиж бүртгүүлээрэ сонгон шалгаруулах хугацаа нь болохоор 10-аас 11 өдрүүдэд болох юм байна шүү. За. За тэгэхээр илүүдэл эренгүй мэдээллийн 77 66 22 77 94 тэгтэг 11 71 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд сонсголонгийн зам дагуу барилгачийн худалдааны төв маань байгаа шүү дээ. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт Чамбатар очсон.
За, шин жолооч боломгцоол машин авч унсан уу? Анх амиа дагаад машин барих цагт хөглөж явсан үе юу байна андаа? Би яг 7 он төгсөөд тэгээд яг нэг хорхоо байдаг штэ. За тий. Тийм байхдаа яг нэг найз ирсэн байхад ахын машиныг аваад яг найзтай нэг жоохон машин үзүүлэх гэж байгаа байхгүй юу. Тэгээд бит хоёр ингэ явсан чи машинаа унтраагаад болдог. Тэгээ ойрхон нэг уг нэг кавтратыгаа тойроод ирсэн. Тэгээ харж сүүлд нэгсэн чи ярина кардана болгоогүйсэн. Тэгээ мөн найз минь одоо бол уулзахаар өнгөө болгож ярьдгийг. Тэгээ Монгол бол ерөөсөө машин барьж амжихгүй нэг жил гарan байжгаад Солонгост очиод яг нэг амьдралын шаардлагаар гэх юм уу. Одоо бид нар чинь нэг дэлгүүр нэг хол 2 км орчим явж ийж нэг үнээд явах хоёр гарангууч нэг мопед барьдаг байсан. Тэгж байгаа за машинтай болъё гэд. Тэгээ анх Солонгосчууд машинтай болоход бас жоохон хэцүү гойцсон учраас хажуудаа найзыгаа суулгаад тэгж байгаа барьж эхэлж байсан. Тэгээ яг нэг бас дасаад ирэнгүүт нь ганцаараа тэгж барьж эхэлсэн. Төрж мөрсөн тохиолдол байна уу? Төрн. Хангалттай төр. Тэр ч одоо нэг шиг содсон тэр замууд бол үнэхээр хүнийг төрүүлэх юм байлээ. Тийм шүү дээ. Нэг буруу салаад дуусаа тий. Тэгэл дуусаа. Усан бороо интерьер чинь ингээд явахаар чи бүр замч бас мэддэхгүй. Тэгээ нэг дээр үуч тийм дэвтэр номоор газрын зурагтай. Нэг нь газрын зураг авдаг. Нэг ордны машины хоёр жолооч шиг нэг нь хэлэхгүй л бол болохгүй. Тэгээд яг жоохон бодолж ясаа тэгээд. За, анжи. Би яг тэр үед чинь ингээд жолооны өмнөх гарахгүй нэг өстө балдаг байсан шүү дээ. 2 сар 3 сарын дараа гарч мардаг нэг тийм үе. Тэгээ би яг тэр үед Golden Bridge-ийн захирал байсан. Арын алгадаад дорн дээрэл миний өмнө ер нь бол дороо гарсан. Тэгээд Хамаагүй юм ярьж болт юм уу? одоо яг вэ? Шийдсэн бохоо. Тэгээд тийм л байсан юм чинь. Би сая дотроос бодлоо шүү дээ. Би болвол ахтай танил тал мал гэж бүр амар юм бодлоо шүү. Тэгээд аваач нөгөө манай хамгийн том захиралтай үзүүлээ. За өнөөдрөө авчлаа гэлдэгсэн чинь. Өнрөө уцтал за одоо манай нэг задаа очиж шүү машины нөхчөөрэй гэл. Тэгээд очоод ерөөсөө яг үнэмлэлтэйгээ очоод энэ одоо энэ нөгөө нэг ихцгийн задлалт нэг хомплаза байдаг штэ. Яг тэрний тэнцэнээс нэг машин авч ирсэн. Ягаан өнгөтэй виз гэдэг машин авах онжилаа. Ягаан өнгөтэйг үү? Тий, ягаан өнгөтэй нэг иймэрхүү ягаан өнгөтэй Тэр тэгээд яг таны машин юм уу? Байгууллагын машин юм уу? Байгууллагаас авч гэж байхгүй. Байгууллагаас нь ягаан өнгө машин авч ирсэн шүү дээ. Захирал чи эмэгтэй юм байсан юм уу? Үгүй. Яагаад тэгээд тань ягаан машин авч өгөөд? Хамгийн амтхан машин л тэр байсан. Хамгийн би бас нөгөө нэг хамтлаг бүжүүлдэг гэсэн болохоор ах tych хойд стайл байсан ба. Тэгээ ягаан машинаас бууж ирдэг байсан болов уу? Амар гоё төсөөлж тарих сайн. Тэгээд тэр машины чинь унаад Одоо ийм ягаан уу? тий. За гоё. Тэгээ унаад заяа. Унаад ингээд манай ажил руу явж байгаа байхгүй. Тэгсэн чи би за чи өөрөө барай явчих чи үнэмхтэй юм чиглээ. Тэгээд унаад автомат машин чи амархан байгаа юм л да өгнө. Барайл явж ирсэн чи яг нэг юм нөө эвтэ дөрөв амтантай уулз урчин нэг цаатлаас орж ирэхдээ нэг хөвгүү штэ. Уртлаас ингэж сурж орж ирдэг. Би тэгсэн чи яг урсгал сөрцөн явжсэн штэ. Нөгөө залуу нь өрүүлнээс татаад Манай дээр ангаа сая факт ярьсан. Би одоо бас нэг факт яриад заяа. 2000 тэрхтээ 2002 онд. Ядаргатай. Бөөнөрөн шууд ингээл те бидний ингээ шинжилгээний бичгийг шууд авч бүглүүлчдэг гэсэн баггүй юу. Тэгээд миний жолооны үнэмлэх одоо хүртэл 2 дугаар бүлгийн цустай гэж явдаг. Гэтэл би өөрийгөө 3B бүлгийн цустай гэдгийг хавдрын хаалганд орохдоо мэдсэн байт юм аа. Тэг одоо тэг ослон мослт орвол тэгээд тэгээ яасан би ирвэ тэгээд тэр хооронд төдийгөөс 2002 оноос 2023 оны хооронд би ирвэ осолд ороод янз бүрийн цус мос хэлбэх болсон бол дадад 2 дугаар бүлгийн цус шахаа те би бүр шат хийх байсан байгаа байхгүй юу. Амар ёо. Тиймэрхүү цаавраа тавьсан чи ямар зүв байсан 4 дугаар бүлгийн цустай гэдэг. Тийм үү. Сая чи би яг нөгөө нэг сөүл эмнэлэгт очихдоо аль би нэг цусны бүлгийн нэг жинкнээсээ мэдээд хийсэн чи та 4 дугаар бүлгийн цустай байна шүү гэсэн. Тэгээд хардаа тэнгуүдээ би жолоод өгсөнгүүтээ 2003 онд гадагшаа агаар явсан байхгүй юу. Тэгэл хурж ирэл магистр цагаар сураад нөхөр сүдэртэй болоод хүүхэн шууд гаргаад ингэж явсаар байгаад машиныг бол 2010 онд хамгийн анх авсан байт юм аа. Тэнгуүтээ хамгийн анх авсан машин нь 100 Cresta. За тэгээд угаасаа за одоо угаасаа одоо машин бариугүй би хэдэн жил 8 жил болсон байна шүү дээ. 8 жилийн дараа. За энэ бол угаасаа батаараа наан цаана орно гарна гэж тэгсэн чинь ерөөсөө машин аваад нэрээ шилжүүлэх гэж явж байгаа л хавар байсан байхгүй юу. Би тэр машины чинь ингээ бүкс мөксөө хайж шарвдаг маруудаг гэж би яаж мэдтээ. Акцент тэр тийм айлгүй гэж би яаж мэдгүй хээ.
Тэгэнгүүтээ барьцсан явж исэн чинь нөгөө нэг юм хавар 3 сард ингээд нэг юм өдөр нь ингээд нар гараад цас нь хайлаа тэгэнгүүтээ шөнө нь ингээд мөсчдөг штэ. Чи яг тийм мөснөр ерөөсөө нэрээ шилжүүлэх гэж явж байгаа штэ. Нэрээ шилжүүлэх гэж явж байгаад тэгэл ингээд амар сонин шарваал ингээд бүкс мөксөө хайлах тэр нь ээжээ гээл тэгсэн чинь торомсоо гიშгэж жагаад хаазаа гიშгээтэй шонгийн мод очоо мөргцөө. За одоо би тэгээд энэ шонгийн мод мөргсөн машиныхаа нэрийг солиулах гэж явж байна мөн үү? Надад гэхдээ энэс амар түүх байна заа. Манай хамаа зундаг гэсэн шүү дээ тийм. Би тэгээ аавтай хөдөө явчаад тэгээ бид төр хот руу оронгод манайш нь 2 гэртэй байхгүй. Нэг нь хашаанд байдаг. Тэгээ нөгөө гэрлүүгээ ингээ орох гэсэн чинь яг би тэгэл тухайд нэг жоох ингээл унтцсан дин дунал байсан юм шиг байна. Тэгээ босоод ингээл мэдгүй ингээ нэг толгой эргэж байгаа юм шиг мэдрэмж төрөөдсөн байхгүй. Тэгэл би машинаас ингээл яг гэрийн ойролцоо очиод ингээл буусан чинь лээж мэж амар сүртэй ойрлал. Юу болоо яаваа яа. Би болохоор нэг юм болоогүй унтаал босоод ирсэн байна шүү дээ. Яг унтсан ч гэсэн зүрмэглэл ингээ байжсэн. Тэгсэн чинь нөгөө аав төр унжсэн тэр камаз маань өөр ингээд эргээд тэгээ хашааны үзүүрийг мөргөөд нөгөө тийш харсан. Нөгөө одоо ингээ доош явжсэн мó толгой нь байгаа шүү дээ. 180 градус эргээд нөгөө тийш харсан байхгүй. Тэгээ би тэрийг мдээгүй зөө. Би тэр бүр тэр хойно толгойд бууж ах чинь юу ч болоогүй юм шиг бууж байгаа байхгүй. Тэгээ бууж гисэн чи ээж ингээ гүйж ирэл яаваа эвэ гэлтэнгүүд би юу ч болоо. Яа зүрл гоё л шүү дээ. Би тэр ирлээ хоолнд бууз муузаас сагаан сар үйсэн байхгүй. Айл ороод би бууз мууз идэл хүмүүс гадаа орилдоолсон би жоохон хоолнд дуртайсэн. Тэгэл гисэн чи манайх нөгөө хашааг нь янз тий. Хашааг нь янз би тэр мдээгүй шүү дээ. Би тэр өөрөөгөө тэр үед ер нь жолоо молоо жоохон эвгүй юм байна. Одоо ингээ нэг мөрөгч баг мэдхгүй байгаа шүү дээ тий. Тийм бол ер нь жоохон эвгүй юм шиг санагц. Тэгээ болохоор бас нэлээ гайгүй ингээ бас удаан жолоо ирсэн туршлагатай учраас тэгээд наагур ингээл гайгүй л ийжсэн. Тэгээд шаруулсан юм байна тий. Шаруулсан яг таны дээр шаруултаа тийм хажууд орилоод тахаас баг тийм хүн мдээгүй хүн аваад. Би мдээгүй. Би үүсээ мдээгүй байхгүй юу? Харин гол нь тийм том камаз чи ирэхээр чи ингээ бүр амар том мэрэгж байгаа шүү дээ. Би тэр үүсээ мдээгүй шүү. Яг хажууд гарууд ингээ орилох юм бол хүнс улам санаа. Харин тэгвэл би бас гайгүй юм байна тий. Яг бол тийм юм байна л да. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар New Julchin дэмжээ ажиллаж байгаа. За New Julchin Tours компани Хайнаа Нарлын Сани хот руу танаа хүн сая Сани явж байсан байх. Яг наад гарч явсан. New Julchin-аар явсан юм уу? Өө за. Сани хот руу би эдний үнийхэн зургнуудыг харсан чинь амар гой буудлаа очсон байлээ. 5 гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа юм байна. 5 цаг нисээд Сани хотын 5 хоттой resort буудалд амраад Далаа усын спорт, Атлантик парк, Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялаж байгаа юм байна. За хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үнэндээ хямдрал зарласан байгаа юм байна шүү. Дэлгэрэнгүй мэдээллийн New Julchin Tours Facebook хуудаснаас аваарай. Тэгээд 70 10 94 техник утаснаас аваарай. 70 10 94 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ аялагч New Julchin Tours компани баярлаа. Баярлаа. За дараагийн асуулт Анжи дээр очлоо. Яа. За машин эвдрэх гэдэг чинь дугуй хагарахаас л эхэлдэг шүү дээ. Яаж засчээв, хаяад явчихжээв, яав ив. Өчигдөр хүн хүртэл миний дугууны хий гараа би чамаас хийлэгч асуусан шүү дээ. Тийм юм байт юм аа. Тийм мэдгүй. Тэгээд энэ нэг хотын төвд байсан дууцсрууд ч бүгдийг нь хөөцсөн юм уу яац. Манай энэ хотод нэг 2 ч дууцсар байдаг гэсэн чинь за энүүхэнд байгаа юм чинь би аваараад дараад амар зөөлхий яваад очсон чи байхгүй шүү нүүцэн. Тэгээс та балаа юм болсон. Тэгээ ахаад нэг хүнээс хийлгэж олж иж машинаа хийлж аваад бөөр ийшээ ход очиж дуугаа анзлаас. Би анх бүр ингээд дугуй агарсан чинь би нөө ингээд данхраад чинь ингээд зүгээр хамаагүй газараас өргөчдөг юм байгаад гэж би бодож ирсэн байхгүй. Тэгсэн тэр чинь нэг юм хийдэг юмтэй юм бидэн штэ. Хийдэг юм ховлтой тэрэнд нь харуулж иж ингэж өргөдөг. Би тэрийг мэдхгүй яг тэр ховлгүй газараас нь өргөөд тэр данхраад нь ингээд нөөдөх юугаа дийлэхгүй байгаа шүү дээ. Машинаа дийлэхгүй шүү. Яам байгаа унаанаас. Тэгээ ахаа хүний данхраад гуугаад тэгж нэг дуугаас л би ч нэг бүдүүн таргаа хүн чинь сууж босоод бөөн юм. Үхэр алахын дэтэй юм болж. Ямар хэцүү. Ахаад өмдний салтаа задраа. Иш ах минь чаавс. Ахаад дуугаад хагарах юм бол би хүн дуудна гэж багш. Манайха энд би нэг ганц комент өшөөд өгч заяа. Батбаяр жаргалсан гинэ. Хотын жолооны шалгалтаа өгч байхад тэмдэг харуулад юу вэ гэхэд овон товон гэжэл тэд унжаалаа. Хурцсан харуулдаг чиг бид нар ойгоо сая ус руу өнгөрсөн жил 100 ус руу явж байхад заяа манай их надад хэлдэг. За 2 мөөм гарч ирж шүү. Тэр нь болохоор 2 хурц харуулагч байгаа гэсэн. Нэг мөөм байвал нэг. Хурц харуулагч чинь мөөм гэдэг юм шүү дээ. Тэгээ өдөр зам чи бас нэг юм хаяа нэг юм долгиото зам байна. За хөөе дугуй хагарна гэснээс би аяар гоё. Одоо энэ машиныг хөллөө хуглаал чаваас машин авсан шүү дээ. Яг арга биш машин дурггүй ер нь. Тэгсэн чинь
би ингээд яг ажлын ашин тураас машина ингээ үлгс чинь нэг сонио өрүүлэн хүндрээд миний машин хөдөлдгөө ингээ явж ядаад тэг би бүр гайхаад энэ яа яг яац юм бол өрүүлэн түүжигддэг гэж тийм юм нь олсон юм болов гэсэн чинь жижигэр ах гарч ирсэн гэрлээ на дугуй чинь хагараад бүр ямар ч хийг болж байна. Яг тэгнэ. Тэрийг би мэдгүй заяа. Мэдгүй. Тэгэнгүүтээ би шууд за гингүүтээ фэйсбүүк ороод тэгэнгүүтээ нөгөө нэг юм явуулын дугуй засварын дуудаад яваад идэм л тийм. Гингүү тийм машинтай хүмүүс хурж ирээл зүгээр дорн дррр гэж янзлаад өгч юм лээ. Тэгээ бас юу яасан? Охины эцэг эхийн хуралд сууж хахад бас нэг хүн над руу залгангуудаа эцэг эхийн хурал дээр сууж исэн чинь таны машины чинь дугуй юм шаацсан байх шүү гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд угаасаа яг тэр сансрын үргэлжлэгийн төвийн тэндэл тавьсан байгаа штэ 33 тэмцэн. Тэгээ байж байгангууд нь би бас тийм явуулын хүмүүс дуудангууд зүгээр шижигнсэн байгаа залуучууд тийм микро автобус шиг юмтай урж ирээд шажигн л гэж янзлаад өгчт юм байна. Тэр ямар үнэтэй байдгийг 60,000 цанга л болж байсан баха. Тийм үү тэгвэл гайгүй юм шүү. Тэр тэмдэг мэмдгэн дээр одоо тэгээд бас сайн ялгаж харж сурж иж л одоо тэнцдэг л үүд те. Тэгин. Та хэд ингэ тол молоо өөрсдөө л хариуцсан арчдаг үстэй тий. Манай ээж анх жолооч би баруун талын толыг хариуцдаг ээж зүүн талаа хардаг гэсэн мөхгүй. Тэгээ нэг өдөр ээжтэй хамт гарч жолоод манай ээж зөвхөн муу ирдэг. Тэгээ ээжтэй гарсан чи би нөгөө яах вэ хүүхдэл уусан 10 жил байсан. Бас л идэж байгаа мэргүүлэл юм идэж байгаа бууз муучлан машин дээр идэж байгаа толыг хараагүйсэн чи хүн гараад ирчиж тэгээ үхтлээ загнус чи баруун талын толоо харсангүй марсангүйгээ гол молоо харж байхгүй яас үхснэ. Тэгээ би бүр тэрнээс хойш ингээ айгаад ингээ нөгөө бариулаас нь барьчаад баруун талын толоо ингээ харангууд машин ингээ жоохон ойртохор ингээ яг ч юм тэр толь нэрийг манайх ингээ тулж ирж байгаа юм шиг харагдаад ээжигээ баруун талаас төхөөд ирэнгүү юу яриад байгаа юм бэ гэж дахиад ингээ загна амар стресстэй тэгээ сүүлдээ ээж одоо жолоо барих хэлсэн дараа нь бэр ихчтэй хамт бас ингээ нөгөө дөнгөж жолооч болсны дараахан нөгөө ахыг онгоцны буудлын дээрээс авна гэд тэгээ би яав гэв нөгөө би ч өөрөө машин гүн штэ машин цуг аюу дуртай энэ тэндээс үргэ машин олдож суу юм суучдаг тэгээ бэр ихч дөнгөж жолооч болч удааг байсан чинь машинд нь суусан чинь ингээ машин дали явуулсан байхгүй юу тэгээ би гайхаад ингээ нөгөө дугуй нэгтлийг хийн гарцсан болоо гэдгсэн чинь би энэ далид л дээшлэлд нь би ингээ суугаад байгаа ш тэгээ харсан чинь бэр ихч боржуур дээр яваад байгаа Ямар тэгээд би айж чаа дуурч чаддгүй тэгээ би бэр ихчийг хилчүүл ихч бас яаж ш тэгээ би ихчид ана энэ жоох юм боржуур гэдгсэн чи бэр ихч ямар балаа ямар амар өргөн боржууртай ингээл тэгж байгаа юм чи тэгээ би чимээгүүл зүгээр тэгээ дараа нь бит хоёр нөө онгоцны буудлын цаашаа нэг юм иргэдэг хэсэг байдаг штэ эргэж ирж байгаа тэгээ тэр иргэдэг хэсэг дээр бит хоёр бараг 20 иргсэн байхгүй эргэж чаддгүй ихч тэгэл тэнгүү би нөгөө нэг эдэлтэн суудсан том машин ирж тэнгүүд л бэр ихч ингээл жолоогоо одоо яах юм бэ чанцаа гэж тавьчихсан тэгэл тэнгүүд нь бурхан минь тайвшир наатаа байр гэж ингээл буцааж гарын даагаад тэгээд тойрог дээр 20 орчих байхгүй тэр гарч чадахгүй тэрнээс тэр яг үхлийн тойрог гэж би бүр айгаад яаж байгаа яг миний хажуудлаас тэр машин чи том машин ирээл тэгэл би хэдэг манай ээж хэлж гисэн тарим марныг уншаад нөлмаал машин руугаа нөлмаал тэгэл ингээл тойрол явсараа яг 20 дахь тойрог дээр нэг жоохон машин багасдаг штэ тэр хэсэг дээр за одоо их чи ингээ та шууд яв тэгээ явчаа буцах гэсэн би ингээд буцаж сумааргүй санагдаад байхгүй. Их ч би гэрт хүргэж өгнө гэдэг юм. Би өөрөө алхаж харимаар байгаа байхгүй. Тэгээ хийлч чаддгүй буцаа тэр машин цуугаад тэгээ дахиад тэрийг 20 тойроод. Ээж нь яга машин барих болсон ойлголттой л да. Чанцаа 10-аад өгсөнгүүтээ завгүй болоод баруун талаа харж хүмгүй. Тэрийг харьцсан байх. Одоо би бас энэ машиныг аваад ядчаад би чинь ингээд нөгөө миний одоо нөгөө хүл яг нөгөө баруун талынхаа хөлөөр хүлд оромсон дээр гიშгэж байгаа ш нөгөөдг нь ядчаад хугархаа тий. Тэгээ яг ингээд дөнгөж яг энэ машиныг аваад ингэж бод. За зүгээр л манай байрны гадаа миний машиныг зогсоохын тулд манай 2 хүүхэд бол тийм байнгын би ингээд 4 цагаан онгойлгоцоо хилээчтэй тэгээд одоо тэгээ яах юм бэ гэж манай ээж биш. Тэгээд манай 2 заа хөөр ингээд гадаа зогссон. Тэгээл манай хүүхд ээжтэй бүтггүй. Тэгээд манай охин нөгөө яг надтай адилхан ааштай штэ. Ийшээгээ дараачтай. Одоо тийшээгээ дараачтай гэж за бид гурав бол зүгээр 3 бүлэг 6 үзэгдэл жүжиг 50 заяа. Яа одоо харин ста нэрээ шинэ байранда очиод нөгөө мангар их зогсоолтой. Одоо зогсоолын тийм асуудал байхгүй айгуу сайхан байгаа. Өстө гоё юм. Та тэг чухал амтнаас гууж мөж тавилдаг байсан юм байна тий. Би энэ тэнд ингээд явж штэ тий. Тэнгүүтээ би шууд хаан чамаагүй машина зогсонгуудаа ингээд нөгөө нэг урд мордоо машины жолооч ингэсэн хоо миний машиныг тийшээ оруулаад өгдөө гэж хэлчихсэн. Ээж машиныг тавилаа би тувтан гуугаас та ахнар руу очоо өөр гараад гаргаад нөөний машиныг амраа саяхан сарын өмнө намайг гуйсан. Гадаа. Амраач
авч машин туулсан юм. Тийм байх. Тийм Йоо, үү? би бүр нөө бид нар Япон хэлчин ингээд ярилцлаганд орсон шүү дээ. Бүр зүгээр шууд л чамайг гар машин бошгоо шиг машинаа байруулаад ороосоо хажуудан суугаад явж байгаа юм чи. Нэг бас тэгдэм л шүү дээ. Оогийн машин төлхөр өгөөд гаргаад оогийн учир нь болоод. Тэгээ бид дандаа доотлын жижүүр ах нарт машиныхаа төлхөрийг үлдээчихдээ шүү дээ. Амар. Өө ядаргаа тэрийг зүгээр. Хоёрын машины дугуй агарцсан байна гэж сүултэ жижиг. Миний анхны нөгөө нэг барьжсэн тэр нэг Виц гэдэг машин чинь шүү дээ. Жижиг байхгүй. 990 чөлөө мотортой. Би нөгөөдөгчтэйгөө ингээд ганцаархны явуулаар чинь би ганц үнийг бол машин лимчэлдэ даагаад сүлжиж мүлжэл даг явдаг байхгүй юу. Тэгсэн чинь нэг удаа манай найз нар анжгаа чиний машинтай шиг салхинд гарч яа юм аа гэдэг нөгөөдөл чинь юм яа гэсэн. Тэгэхгүй л ойлгохгүй яа. хойно манай 3 найз суугаад миний хажууд нэг найз суугаад ингээд 5 хүн суусан чинь миний машин чинь тийм хурдлагдаг машин биш юм билээ. Иш ах. Их тавны гөр мөрд ингээд бодчихэж гардаг. Орги жаахан мотортой гэдэг явж байгаа. Хайр юу авах. Өөрөө бодчихсон царайтай. Би өөрөө ингэж байгаа. Машин явах. Виц чи тийм хөөрхөн машин. Анжгааг виц дотор сууж ингэж байсан чи намайг бас нэг хэсэг нэг юм нэг юм жоохон юм махлаг өндөр бүдүүн залуу эргүүлсэн. Тэр заяа нэг юм хоёр хүний суудалтай спорт машинтай заяа. Тэгэл тэр нь амар дуу муутай заяа. Гэж бод тэр андам анд нь ямар жаа. Тэгээ тийм амар дуутай машинтай үржингүүд өөрөө тэр машиныхаа бараг талтнаа байгаа хайшин. Тэг би бүр ичин заяа. Тэгээ тэгээд ямар хэцүү юм бэ гэдэг ичээ бараг ингэж мингэж суудаг заяа. Би анх нэг бас тийм хоёр алхтай машин солонгост авчаад 3 жил чинь нөгөө гэрээ мэрэгээр ажиллаж байхдаа ерөөсөө юм санаанд ороогүй барайл ингээл яваад байдаг байсан. Тэгсэн чинь дараа нь оюутан болсон чинь яг нөгөө хаацлал явгоот нөгөө бензин дороо дуусаад байгаа санагдаа. Тэгээ оюутан явуулт гэдэг айгу удаа нөгөө анжин хэлдэг шиг дөрөвнөөс бодож байгаад явж. Чимбагтай хотод ус ингэж явсан баха. Та нөгөө Монгол эргэж орж ирсний дараа машинтай явсан шүү дээ. Нөгөө радиогийн машин тэр анх барьсан бах те. Тэгээд чимбагтай явсан чи амар удаа явсан чимбаг. Тэгээд би яг тэр үед чи сэтгэлийн бодоо юм хэлээгүй л дээ. Оюутан явалтаараа л явж байхгүй юу? Харин тийм л амар удаа. Цанцаа хажуунаас суулгах бол ер нь зүгээр. За хараад идэв би. Хэмийн харна шүү дээ. Юу бол. Улаанбаатар одоо 17 цаг 41 минут болсон. За манай найруулагч айл 17 цаг 20 минутад манайхан санд асуулга оруулсан шүү. Харсан уу цаанаас санд асуулга нь ингэж байгаа штэ. Холын замд манай дөрвийн хинийх нь машин санаа зовлгүй суугаад унтаад явж чадах вэ гэж байгаа. За энэ санд асуулга ер нь бол анжгаа өдөр болгон өөрийгөө төрүүлүүлэх санд асуулга оруулж ирж байгаа. Өчтөр харин бинтэд бүү мегад ядагдсан. За Аадан Чимба, Бэдэн Чанцаа, Бэдэн гэрлээ гээд анжгаа манайхан санд асуулганд эцэгтэй оролцоорой. За баруун талдаа ингээд манай Чанцаа суулгаад явбал баруун талын туйл бол найдвартай Оо амар би туршлагатай 2 жил тэг явсан маа. Орж уран дээгүүр явж исэн ч ойлгохгүй. Айгуу тайван байж. За Чимба бол угаасаа оюутан барилтон бензиний хэмнээд ерөөсөө маш удаан Яаж ч юм суугаад бол хэцүү л. Гурван газар унтраачдаг те. Ардаас товтон түрээстэй. чи одоо ажил хийж юм байж бензиний хийж чадахгүй бол үгсэж машин Тэр ундаа. чи 10 жилийн өмнө юм ярьж байна. За тийм байл үү дээ. Йоо. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Convel брэнд даамт өдөр бүр эрүүлжий гэдэг уриатаагаар хуурайс болон хоормог хамтран ажиллаж байгаа. За энэ бол хоормог нь энэ. Энэ бол хоороос үн. За Миний вицэн өнгөтэй. миний хүүхдүүд ярьжээ. Их чинь өөрийнхөө хувийн ингэний хоормгийг уугаад. Одоо энэ хуураас үн ингэх юм байна заяа. За. Би энэ хэрэглэх зааврыг нь уншчихъя. 10 мл 10 г ингэний хуураас үг 100 мл бүлээн усанд ойролцоогоор 60 градустай гэж байна. Одоо наадхыг харуулдаа наад чи 10 г юм байна шүү дээ. Наад чи 10 г байна. Ингээд бүрэн уус хүртэл сайдар гутгаад тэгэл шууд уучна. Утас хэсрээд уучна. Энэ дотроо юутэй ингэсэн чи ингэнэ. За эрдэс бодис гэхэд чинь цайр, кальци, магний, төмөр, натрий, фосфор, кали. Ерөөсөө үнд хэрэгтэй бүгд байж байгаа. Ахаад витамин гэсэн чи А, B1, B2, B5, C. Ийм витамин бүгд байдаг. Ер нь л одоо баг мөнхийн аршаа юм шүү дээ. Маргаал гэхдээ ингэний сүү ер нь миний шилжээнд хэд хоосон бэлээ? Зөндөө. Зүгээр гоё. Эч ураг арх ууш. Царай нь юу илээ гэж бодлоо. Царай барай даруулга бүгд ууж шүү. Бараг сэрч бүрэх гээд байгаа. Юу илээ. Шоуд ууж байгаа нэг Наадах юу усанд нариулж уушоо. За тэгээд ач тусаа нийлээ тэгэхээр. За. Дархлаа дэмжих юм байна. Хоол боловсруулах системд бол тустай гэж байгаа. Тэгээ элэг бөөр цэвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энерги өгч ядаргаа тайлна гэж байгаа. Одоо яг энэ гэрлэгийн ууж байгааг
манай фитнес дээр бас хөргөшөнд байгаад байсан байхгүй. Тэнгүүч яг нөгөө булчинд бас айгүй сайн юм байл л дээ. Тийм сэргээх тий. Дээр нь болохоор ядаргаа тайлах юм бас давуу талуудтай байлээ. Тэгээ бактери, вирус мөөгөн цөртөө тэмцэх чадвартай байлээ. Тэгээд уур, кальц, Б бүлгийн амин дэмүүдээр баялаг, яс мэдрэлийн тогтцолтойг бас дэмждэг. Ер нь бол маш олон давуу талтай. Ер нь би ч гэсэндээ одоо 10 жил байхаас айгүйх уудаг гэсэн. Нөгөө яг багын л нэг тийм хөвгтөсөн гэх юм уу. Тэгээ одоо яг ингээ нөгөө савлгаатай болчихгоо айгүй амар юм байла. Авчиход амар. Өмнө нь ерөөс иймэрхүү савлгаатай бол байдгүйсэн шүү дээ. Ингээ авчиход ч гэсэн амар бол савлгаатай болсон гэсэн. За хаанаас худалдаж авах вэ гэхээр Origal, Sansar, APS дэлгүүрээс авах боломжтой. Холбогдох утасны дугаар нь 75 75 80 80 75 75 80 гэсэн дугаар холбогдоод мэдээлэл асууж болох юм. Айгуу сайн ам тайлбар ярьдаг хүүхдээ шүү дээ. Тийм шүү. Өөрөө уурлаад хараад явчих шүү дээ. Юу бинжинстэй амар том реклам хийж байгаа ч. Тийм шүү дээ. За ядаж нэг ганц үйлбэр хэлчихэд да тий. Хит их уухгүй байх гэж шүү манай. Өдөрт нэг аягийг тааруул гэж байгаа шүү дээ. Ерөөсөө өдөрт яг надтай адилхан ингээл нэг уутыг уухад энэ ч угаасаа 200 мл-ийн савлгаатай учраас ерөөсөө тэгэл данга болсон. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Camel брэндтэй хамт өдөр бүр эрүүлж эксператагаар хуурай суу болон хоромгоор хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Ууж хооронд дугуй агарснаа ярьж явах уу? За юугаа ярьж. Дараагийн асуулт над дээр ирж байгаа юм байна тийм үү? Замын голоор алхалсан цагдаа ахсан байна уу? Холбоотой сайхан дурсамж юу байна да? Эфирээр долгонох боломж шүү гэж байна. За надад туу дурсаагаа штэ. Яриач. Йоо, нэр ингэсэн штэ. За би хитдэг өдөр нөө Централ мол орлоо. Миний цагтаа намайг хамгаална. Төрсөн өдрөөс биш 4 ч үлээ үгээгүй. Заавчсан төрсөн өдрөөс өмнө төрсөн өдрийнхөө даашин зэг авах гээд. За. Тэгээд явахгүй юу. Тэгсэн чинь над руу нэг хүн залгаснаа. Уртлын чин дуугаар унах гэж шүү гээл тэгж. Тэгэхээр би за баярлалаа гэх. Тэгээ би нөө машин барьж явж байсан учраас спикер дээр нь тавьж ярьчаад тэгээд Централ мол дээр очиод тэгээд нэг сонир санагдаад энэ одоо яг хэн болоод над руу ингэ залгаад байгаа юм бол миний дугаар яаж мэдтiin гэж бодоод тэгээ ингээд эргүүлж залгаад би бас их алцгараа гэж байгаа тий. Хүшээ чи хэм бэ? Хүшээ. Хараа Игсэн чинь замын цагтаа байсан. Тэгээд тэнгуүтээ би ч бас нэг жоохон факттэйсэн. Тэгээд замын цагтаа байна. За цагтаа ахын байна гэдэг би баярлаа хаа гэж тэгэл өнгөрсөн та. Надад бол тэр нэг одоо би ингэж боддог байхгүй. Хүн ер нь чинь инээж байгаа хүн л нэг ууралдаг шүү дээ. Бит хоёр орой гараад тэгсэн нөгөө машиныхын урдлын толин нэг нь унтраад ч торгочдөг шүү дээ. Тэгээ хоёр тал нь хавь асаалтаа хэвээр. Тэгээ яаж байгаа тэр өдөр бүр нэг айгүй олон цагдаатай байсан байхгүй. Тэгэл бит хоёр ч айгүй юм юу гэдэм дэ нүүрний баясгалантай хүмүүс байдаг гэж мах шүлтэй хойлоо юм бондгоо хүмүүс. Тэгэл яг ингээл жолооч одоо цагдаа ингээл зогсоол гэрэл мэрэл тэтгэнгүүт би шууд инээчдэг. Инээс амар инээмсэглээл сайн байна уу гэл ингээл. Энгүүт бас айгүй инээгээл. Тэгэл цагдаа ингээл ярьж байгаа машин руу харангууд инээгээл. Тэгэл инээсээр байгаа торуулахгүй хоёр цагдаатай таарад явчихсан шүү дээ. Тэг ер нь бол цагдаа магдаатай тааруулаа ингээд инээмсэглээд байлаагүй зүгээр сан. Нэг гэрлэн шатсан мөртлөө юу? Тий. Тэгсэн үү тий. Тэгэл яг жоохон болохгүй жоохон ядруухан харагддаг ч юм уу те нэг тийм мэдгүй нэ. За цагтаан дараа мань энэ хүнийг битгий ядарсан гэж бодоод энэ задарсан итгээд байгаа шүү. Инээжсэн ч торгоо. Гэтэ замын цагдаа нар юу л яд юм бэлээ юм шиг л шүү дээ. Одоо миний дугаарыг харсан байгаа те машины дугаараар өгөөд миний утасны дугаарыг олоод тэгэл залгачтай юм шиг л шүү дээ. Тийм шүү дээ. Дугаарыг хийж чад нөгөө нэг юм авдаг юу гэдэг ч утас байдаг шүү дээ. За чин ба. За би нэг удаан амралтаараа ирээд яг нөгөө солионы төвөргөний музик гэдэг тийшээ эргээд тэгсэн чинь яг цагдаа зогсоогоод тэгсэн чинь яг би нөгөө шар анивч байгаа дассан орсон юм байл л дээ. Тэгээ тухайн үед ерөөсөө цагдаа намайг анх удаа зогсоож байгаа байхгүй би баг тэгэхэд баярлаад байгаа яг тэгэл тухайн үед нэг 5 мянгаар тордог байсан би мэдэхгүй яаснаа мэдчихэж гэсэн мэдэхгүй гэсэн чи гэрэл анивч байгаад орчлоо гэд. Тэгээ торгоно гэдэг за гэд 20-ыг өгөөд нөгөө цагдаач над руу би бас гараад багтуулсан юм болоо гэж бодоод тэгээ тухайн үед болох уу гэсэн чинь надад мөнгө хариулж өгч ирсэн. Юу баярх уу? Аанч хурдан хариулт 48 болсон байна. Санаас лунд хариулъя. Миний хувьд бол би нэг Сүхбаатараас нэг өгдөө эрт гараад Эрдэнэцаагаас эрт гараад тэгээ ингээ явсараа мага Шарон замаар 200 км яваад тэгээ Засвал зам дээр ороод 100 км яваад Мөнханы пост гэж байдаг байхгүй. Тэрэн дээр замын цагдаа зогсоолоо намайг. Тэгээ зогссон чинь за та нааша буугаад ирсэн. Намайг буулгахснаа гимнастик хийдгээд ингэж суулгаж согтон мөгтөг шалгаад байна. Үгүй ядарсан. Ах та наад нүд мүд чинь үнэхээр хэцүү байна. Та ингээд ийшээ машина гаргаж зогсоод нэг
30 минут ч юм уу цаг унтчих дүүн цагийн дараа таныг сэрий. Тэгээд та яваарай гэд. Тэгээд намайг гаргаад унтуулчихсан шүү дээ. Юу хөр. Тийм тэгэхгүй тэгтийн байлээ бас цагдаа нар чинь. Тэгээд тэр мөр бол гоёг санагдчихсан. За Эрдэмэд саналаа нэгэндээ өгч цаг ирлээ. За холын замд манай дүрийн хинийх нь машин санаа зовлгоо суугаад унтаад явж чадахгүй чаагээ. Саналаа юу? Энэ саналаа өгөх юм. Аадан чимба бэдэн чанцаа бэдэн гэрлээ гэдэн анжгаа. За анжаах тэр үе. За Наваа гэж бодоод. Тантай мөд очихгүй байгаа гэртээ харихгүй. Энэ угнаас миний хажууд унтаа явдаг За хөлтэй тийм л да. ээ. Сууцсан. Би Адгүй аха би тойл харна штэ. Увс орж чадсанаар нь гэрлээд өглөө. би угаасаа Анжигийн машин зөндөө олоодаа сууж явж байсан учраас Анжид өглөө заяа. За санал асуулгын дуун гарсан. Яг одоо манай лайвыг 493 хүн үзэж байгаа. Санал асуулганд 241 хүн оролцсон. Сайн байна. За Аадан чимба дээр 51 хүн буюу 21%. За чанцаа дээр бас 30 хүнтэй. Бас би та 30-аад ундаг дугуугаар хүргээд өгч санаа зовхгүй шүү. 12%. За гэрлээ дээр 32 хүнтэй бас 13% бол анжгаа дээр анжигийн нэмээд 33 хүн болсон тий. Анжгаа дээр 1 2 бид гурлаа өгсөн тий. За 131 хүн буюу 53%-ийн саналаар ийхүү ялагч боллоо. За 133 хүнд маш их баярлаа. За энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 10-ны Мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлэлтээ хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачийн худалдааны төв за мөн Convel брэндтэй хамт өдөр бүр эрүүлжийг сураатаагаар хуурай сүү болон хоормгороо хамтран ажиллалаа. Convel брэнд баярлалаа. Өргөлөөлөх хэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдэг үйл авч сонсны дараа дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3